ойрын хүмүүс биднийг гэмтээж идэг гэж үздэг. Жишээ нь та өнөөдөр гараад гудамжаанд ингээ алхаа явж байгаад таныг тэнэгчд юм уу, мангарчд юм уу хин нэг ингэж шиллээ гэхэд та тэрийг хүн дээр тусгаж авах уу? Сайн байцгаана уу? Та бүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сэтгэл зүйчдийн ярилцсан контент юм аа 3 дугаар дугаар эхлэх гэж байна. За 3 дугаар дугаарын маань зочноор мета сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч Хүрх Сүрэн өргөд оролцож байна. Тэгэхээр өнөөдөр бидний ярилцах сэдэв бол сэтгэлийн дархлаа гэдэг сэдвээр сэтгэлийн дархлаа гэж юу юм бэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй мөн кейстэйгээр ярилцъя гэж. Ерөнхийдөө бид нар дархлааны систем гэж мэднэ те. Хүний бие дархлааны систем ямар хөө байдаг вэ гэдгийг нэгдүгээр бид нар ойлгох холтой сэтгэл зүйн дархлааг ярихын тулд биеийн дархлаатай төстэй гэж л ойлгох хэрэгтэй. Биеийн дархлаа бол өөрөө юу вэ гэхээр гаднаас ямар нэг вирус биед орж ирэх үед бид нарыг хамгаалах үүрэгтэйгээр байж идэг те. Бидний дотоод бодисын солилцоог хамгаалж гадны биетийн нөлөөллийг оруулахгүй байх үүрэгтэйгээр ажилладаг. Үүнтэй ижилхэн сэтгэл зүйн дархлаа гэдэг бол хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, өөрийгөө ухамсарлах байдал, өөрийгөө илтгэх байдалд нь гадны нөлөөллийг оруулахгүй байх тэр зүйлийг сэтгэл зүйн дархлаа гэж хэлдэг. Тэгэхээр сэтгэл зүйн дархлаа гэдэг бол заавал одоо гадны нөлөө гэхээсээ илүүтэй ер нь бид нарыг өөрсдийн маань хамгаалаад байж идэг, сэтгэл зүг маань доктортой байлгаж идэг тийм систем гэж ойлгох хэрэгтэй. Хүүхэд ээж авт ээжтэйгээ маргалдаад тэгээд гэрээсээ гараад уурлаад ингээд цухтагаад хүүч явж байгаад ингээд амь насны хөрсөн юм гэж жишээ байх. Мөн ингээд гэр бүлийн маргаанаас ч гэдэг юм уу эсвэл ичээ аваа хэлсэн бас нэг тав өгснөд эмзэглээч гэдэг юм уу иймэрхүү шалтгаанууд болоод сэтгэл хөдлөлтийг автаад түүнээсээ шалтгаалаад ингээд нэг өөрийгөө гэмтээдэг, өөрийгөө хохироодаг юм талууд бас байна. Энэ хүүхэд төр ч гэлтгүй ер нь насан туршид төр ч гэсэн илрээд байгаа. Үүнээс болоод амь насны хохирох, гэмтрэх зөрчилд холбогдох юм кейсүүд олон бий. Тэгэхээр энэ тал дээр та юу гэж бодож байна? Энэ ингээ сэтгэлийн дархлаатай холбоотой юу? Сэтгэл зүйн дархлаа гэдэг ингээ харангууд хамгийн ойрын хүмүүс биднийг гэмтээж идэг гэж үздэг. Жишээ нь та өнөөдөр гараад гудамжаанд ингээ алхаа явж байгаад таныг тэнэгчд юм уу, мангарчд юм уу хин нэг ингэж шиллээ гэхэд та тэрийг хүн дээр тусгаж авах уу? Тий, гайгүй байгаа. Танихгүй хүн учраас тий. Гэтэл яг өөрийн тань хамгийн ойрын хүмүүс танд ямар нэг альва нэг хүнд мэдээ эсвэл таныг үнэлээгүй байдал, таныг ойлгоогүй хандлага гаргах үед бидний сэтгэл зүйн дархлаа шууд унжид. Тэр нь ямар учиртай вэ гэхээр одоо бид нар бол аав ээжийг өөрийнхөө гадны биет гэж харахгүй шүү дээ. Тэр бол бид нарыг бий болгосон бидний их үс үргэж харна. Тэгэхээр аав ээж бид нарыг тэгж үнэлнэ гэдэг чинь бусад бүхэл ертөнц бараг миний эсрэг цогцсон юм шиг мэдрэмж өгдөг ба. Тийм болохоор альва асуудалд хандахдаа эцэг их болон хүүхдүүдтэй альва асуудалд хандахдаа шууд сэтгэл хөдлөлөөр хандаад тэгээ контролгүйгээр нэг шархлуулах үйлдэл битгий гэж. Монголд ялангуяа уурн гарахаараа л ялангуяа эрэгтэй хүмүүс ч гэдэм үү ихэнхдээ юу хэлж ярьснаа мартчихдаг. Тэгтлээ их ууралдаг. Бронхит гэж ярьдаг те. Тэгж ууралж явцдаа нөгөө хүний сэтгэлд ямар их гэмтэл учруулахаар үг хэрглэж байгаагаа ойлгодог. Ямар ч шүүлтүрүүгээр ингээд хайрт дотны хүмүүсийнхаа мэтэл ингээ авдаг, итгэлийг ингээ авцсан байдаг. Гэтэл энэ дээр ингээд нэг тэрийг ингээд хүмүүс ойлгохгүйгээр ингээд хатуу үсэг ч гэдэг юм уу, таг үсэг хэлээд ингээд бие биенийг шархлуулад. Эндээс улбалаад тэгээд дараагийн сөрөг үр дагавар би үсэд бий болоод байдаг. Тэгэхээр үүнээс яаж урагшлан сэргийлэх вэ гэж. Бид яадаг вэ гэхээр дотны хүмүүсүүдийнхээ үгийг бол өөрийнхөө үг болон өөрийн үнэлэмжтэй яг нэг ижил төвшөнд авч явж байгаа гэсэн. Тэгэхээр яаж энийг салгах вэ гэдэг дээр л одоо урьдчилан сэргийлэх процесс явагдана гэсэн үг байхгүй. Уур гэдэг зүйл бол байх зүйл. Гэхдээ энийг зөв илэрхийлж сурсан уу гэдгийг багаас нь л ер нь хүүхдэд заамаар санагддаг. Тэгээгүйгээс болоод юу үүсэж байгаа вэ гэхээр одоо яг их хямрал үүсэж штэ. Биднэрт хинч чи хин бэ гэдгийг багаас заагаагүй. Чиний сэтгэл хөдлөл гэдэг чинь ийм байдаг, ийм онцлогтой байдаг гэдгийг заагаагүйгээс болоод тухайн хүний дархлааны систем уу сэтгэл зүйн дархлаа гэдэг зүйл одоо бүрдэж амжаагүй гэсэн. Тэгэхээр та хичнээн 30 таач бай, 40 таач бай, таны сэтгэл хөдлөлийн
одоо хөгжил бол нэг 5-10 насн дээр ч байгаа гэж хэлмээр юм уу. Тийм учраас та хүнд альва зүйл сэтгэл хөдлөлөөр хандахдаа ширүүн үг хэлэх. Ширүүн үгээс гадна үүнийг гимтээж байгаагаа мэдэхгүйгээр бүх одоо сэтгэл хөдлөлөө илэрхийлж гаргаж байгаа юм байна. Тэгэхээр урьдчилан сэргийлэхийн тулд та эхлээд та өөрийгөө хэн бэ гэдгийг нэн тэргүүд ойлгох хэрэгтэй. Таны үнэт зүйл юу вэ гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Дараагийнх нь юу вэ гэхээр тухайн хүн танд ууралж хэлж байгаа ч гэсэн яг үнэндээ энэ нь таныг бүхлээр чинь одоо өгөөсгсөн хэлбэр биш юм аа. Таныг одоо өгөөсгөж таны үнэт зүйл рүү чинь дайраад байгаа хэлбэр биш. Тухайн нөхцөл байдал шүүмжлэмтгий хандж байна л гэж байгаа. А нөгөө талаараа манай монголчууд нөгөө хитрхээ төвчээртэй хүмүүс учраас сэтгэл хөдлөлөө дараад байдаг. Энэ дардаг процесс ч өөрөө сэтгэл зүйн дархлаа гэдэг зүйлийг маш муутгаж идэг. Баян юм дарамтанд байж байгаад нэг л өдөр те нэг жоохон үйл явдал болсноос болоод тесрэх жишээ нь. Тэгэхээр альва одоо танд таагүй мэдрэмж өгж байгаа нөхцөл байдал үйл явдал байгаа бол тухайн үйл явдлыг тухайн бүрдэнд багаар ч гэсэн илэрхийлж сурах нь хамгийн зөв байна. Үнэтэй зөвлөгөө мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Таны цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсье.